яг бид нэр юг стресс гэж ойлгох юм бэ? Тэнд ач холбогдол өгсөн үед стресс бол. Хүн төрөлхтөнд бол стресс байгаа. Гэхдээ манай Монголын арай их байдаг шиг байна тий. Нэг стресс гэж ойлгодоггүй. Зүгээр л одоо амьдралын санаа зовон сэтгэл зүрх гаргаад л одоо санаа зовол явж байгаа гэж ойлгоддог болохос эсвэл одоо яг мужик хэрэг хүн шигээ байх уу одоо энэ балансыг одоо яг яаж байх хэрэгтэй юм бэ? Сэтгэлийн тухай өөрийнхөө бодлыг өөрчлөх гэж ажиллана. Гэр бүлдэх стрессийг ер нь одоо хасуудын тэгээ хүүхдүүдийн ч гэдэг юм энэ стрессийг ер нь яаж шийдвэрлэх вэ? Тэр маргалдааныг яг тэр тухайн юунаас болсон тэр үйлдэл дээрээ л байгаарай, битээ хайлаарай. За ингээд манай Mencast подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаар маш сонирхолтой сэдв, сонирхолтой зочинтойгоор өргөнөө. За өнөөдөр надтай хамт зочин хөтлөгчийн үүргийг гүйцэтгэхээр Mask Production-ы жүжигчин, Монгол Улсын гавьяа жүжигчин Эрдэнэ Заах маань хүрэлцэж ирсэн байна. За бидэнтэй хамт өнөөдөр стресс дүүрэн нийгэмд эрчүүд яаж стрессээс ангид менеж хийж амьдрах вэ гэдэг сэдвээр бидэнд зөвлөгөө өгөхөөр Цэцэн эрүүл мэндийн үндэсний төвийн амбулаторийн эрхлэгч, зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Ганц цэцэг эмч маань хүрэлцэж ирсэн байна. Тэгээ бидний урилгыг хүрэлцэж хүлээж ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Mencast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За ингээд одоо манай подкастын онцлог байгаа. Маш чөлөөтэй явдаг. Тэгээд одоо чөлөөтэй асуун дундуур нь одоо би бинийгээ зогсоогоод санал бодлоо байвал энийгээ илэрхийлээд явна. Тэгжээж энэ сэдв маань бас одоо сонирхолтой болно. Дээрээс нь одоо хоёр зочин хөтлөгчд бол үнэн худлаа нь мэддэхгүй олон нийтийн дунд явдаг яриаг бас төлөөж асуух эрх байдаг. Тэгэхээр заавал бас өөрийн бодол байх албагүй те хүмүүс ер нь бас тэгдэг штэ, ингэдэг штэ энэ үнэн худлаа юу гэдэг байдлаар бас одоо олон нийтэд төлөөлөх үүргээ бас хоёлаа гүйцэтгэнэ. За ингээд стресс дүүрэн нийгэмд эрчүүд яаж одоо стрессээс ангид байх вэ гэдэг энэ дугаарын хамгийн одоо суур баг хүмүүсийн гол асуулт ер нь яг бид нэр юг стресс гэж ойлгох юм бэ? Тэ? Тэр асуултаас ер нь эхлэе. Яг гэвэл тэрийг мэдчихэж бид нар цаашаа зөв явах суур маань болох нэ. Стресс гэж юу вэ? За стресс гэж юу вэ гэхээр эсвэргээр нь би та хоёроос асуучих уу? Стресс гэж одоо юу хэлэх вэ? Та нарын ойлголт юу вэ гэдгийг. За стресс гэдэг бол одоо хүний сэтгэл зүйдэл нөлөөлдөг тийм ээ. Одоо ямар нэгэн хэлбэрээр амьдралаас ч юм уу ямар нэгэн нөлөөллөөс одоо хүний сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлт. Тэр өөрчлөлт нь бол одоо ямар нэгэн байдлаар нэг одоо илэрх одоо шинж нь ямар байх юм те одоо янз янзаар л илэрх байх. Тэр юм дээр сэтгэл зүйн доктортой биш болохыг стресс юм болов уу гэж би ойлгож байна миний хувьд. Доктортой биш тийм ээ одоо нэг тийм тайван байх гэх юм уу эсвэл хүн нэг тодорхой юм нэг төвшин байх ёстой шүү дээ тийм ээ сэтгэл зүй. Тэр маань ингээд алдагдаад одоо олон талын одоо сэтгэл зүй илэрхийлэл гарах ч юм уу ийм байдлыг бол стресс юм болов уу гэж ойлгож байна. Миний ойлголт. Би бас ойролцоол энэ сэтгэл зүйн таагүй байдал юм болов уу гэж. Боддог юм хэвийн биш таатай биш байхыг л хэлж байгаа. Тэгвэл хэр их хэлбэг байдаг гэдэг юм болов? Таны бодлоо. За миний бодлоор бол энэ элбэг байх гэж бодож байна. Ер нь бол зөвхөн өөрөө хувь хүний хувьд одоо ингээл олон хүмүүстэй харьцаад явж байгаагийн хувьд одоо гудамж талбай энэ тэнд одоо харилцаа үүсгээд явж байхад бол ерөнхийдөө хүмүүсийн нэг байдал дийлэгтэй нэг тийм бухимдалтай ч юм уу тийм ээ харилцааны хувьд бол бас нэлээд өөрчлөлттэй харагддаг болохоор би тэрийг бол стресс гэж ойлгоод байна л да. Тэгэхээр энэ бол ялангуяа одоо цаг үед нийгмийн байдлаас шалтгаалаад энэ одоо илүү их өрөө хүрээтэй байгаад байгаа юм болов тэр бухимдал тэр бол стресс гэж ойлгоод байгаа юм л та. Тэр илүү их байна уу нэлээ их байна уу гэж би ойлгож байна. Бол нэмэгдээд байгаа юм шиг санагдав. Нэмэгдээд байгаа. Тэгээд ялангуяа нөгөө эрчүүд дээр бол бас бүр их байхыг үгүйсгүй. Илэрхийлэхдээ ер нь эмгтээчүүд ч юм бас гаргаад тах шиг байна. Хов мов ярьдаг ч юм уу одоо яа уураа гаргадаг ч юм уу ойлн тийм ээ бүх юма ярьчин эрчүүдийн хувьд бол одоо ойлхаар ирэн байж бити үлээдэ гэдэг юм илэрхийлэхээр ирэн байж яасан болов хөхтэй. Улаахаа ирэн байж юм шалчихнаар ирэн байж гэдэг үг маань магадгүй эрчүүдийг стресстэй. За тусал ус стресс мөн үү? Юу? Тусал ус.
Ингээд дусаад байгаа ус уу нэг ширхэг дус. Нэг ширхэг үү? Аль нь ч хийж болно дусал ус. Гэхдээ яаж харахаас шалтгааллах юм бол гэж бодод нь шүү дээ. Тэрийг сайхнаар харуул тэр тусал ус энгийн хэцүү гэж харуул хэцүү л харагдах байх л гэж бодож байна миний бодлоор. Баян ингээд гэд дусаад байдаг шүү дээ. Тэр чимээнд бас стресстэй ч болох л. Бороо орох нь стресс байж болох уу? Бороо стресс байж болно шүү дээ. Стресс яаж харахаас. Тухайн яаж хүлээж авч байгаа шалтгаална гэж би бодод байна л да. Тухайн хүний тэр бороог яаж хүлээж авах вэ? Яасан гоё юм бэ гэж үж авах юм уу? Яасан харанхуй бүрхэг шавхаа шалбаг гэдэг ч юм уу. Яг тэр зүйлийг яаж харах вэ? Ямар өнцгөөс харж байна гэдгээс л. Сүүлийн үед нэлээх усархаг бороо ороод байлаа шүү дээ. Тэр үед ихэр таатай байв та хэдэд. Юу сэтгэл зүйн хувьд ихэр сайхан байв гэсэн. За миний хувьд бол бороо орох сайхан тийм бороо ороод нэг гоё чиг нэртэд гэтэл хоёрдугаар асуудал юу вэ гэсэн чинь нөгөө шавар шалбаа шавхаа за яах вэ нөгөө гараж ус орох уу одоо энэ ус мус тэгж жагаад нөгөө тог мог одоо хүүхэд ингээ явж байгаад одоо яачих вэ маачих вэ гэдэг юм нь бас нөгөө даван болоод ирж байгаа юм л да бороо орох гоё чиг чихэр шоколад стресс байж болох уу? Тайлах юм шиг сэргийг. Стресс тайлна шүү дээ. Уур муурсан үед сайхан чихэр шоколад идэж уураа гараад. Хаяа ингэж идэх гоё гэдэг шүү дээ. Хөөш нэг гоё шоколад ч юм хамттай мэдээл та гэдэг шүү дээ. Гэтэ стресстэй иддэг хүмүүс үед юм тийм. Стресс байж болох уу? Стресстэй иддэг шүү дээ. Ингээл яа би өстө чихэр идэл таргалаалах юм а за одоостой болж чадахгүй маа гээл тэгин нэртэй иддэг хүмүүс байдаг. Стресс болгож болно тийм ээ. Яг үнэ тийм. Болгож болно. Тэгээ хэлбэрээ баг сая бүгдийг ягчлаа шүү дээ. Стресс гэж юу юм бэ гэдэг. Аливаа бүх зүйл ер нь бол стресс шүү дээ тийм ээ. Бүдрээ дуунах ч бай, бороо орох ч бай, шоколад ч бай тийм. Бид бүх зүйл бол бидний хувьд стресс гэдэг. Тэгэхээр хизээ одоо стресс болох уу гэхээр тэрэнд ач холбогдол өгсөн үед л стресс болдог. Бид нар ингээд сая бороо ороход ихэнд нь бид айгу гоё исэн өстэй өстэй бороотой гоё байна гэл хэд хоног дараалал ингээ орсон чи хам юм тэглээ инглээ хотоо дүүр уус олоод бүх хүн уурлаа стресстэй л те ингээ шэрлэл энэ одоо юу вэ хотын даргаа гэл ингээл те. Тэгээ энэ болгон чи нөгөө хизээ хидид стресс болох вэ гэх бүхэл зүйл стресс. Хизээ бидний одоо тав тухтай байдлыг алдагдуулна тэр үеэс стресс болоо явчихдаг. Тэгэхээр шоколад гэхэд бид нар хэрвээ одоо яаж ч идээд харгалгүй хүнд бол тэр хизээ ч стресс болдоггүй. Тэгэхээр маш хурдан жин нэмдэг хүнд бол сая манай хөтлөгч хэллээ шүү дээ тий. Йоо өстэй идэхэл таргалаад идэг гэсэн юм иддэг гэх тийм ээ. Арх шиг бас адилхан чихрэн донтцсон бас жин нэмдэг хүмүүс байдаг шүү дээ тий. Тэгэхээр хинт хизээ хаана яаж нөлөөлснөөс болох вэ гэдгээс л стресс хамаадаг. Тийм учраас бид бүхэл зүйл стресс гэдгээ нэгдүгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидний стрессгүй амьдрыг өвл хамгийн чухал нь тэр. Гэтэл нийгмийн дунд байдаг хамгийн одоо түгээмэл ойлголтууд нь юу юм гэхээр өрөнд орвол, ээж аав нь хайртай хүн нас барвал, ажлынхантайгаа муудалцуул, ажлаас халагдуул гэдэг ингээ нэг томор бодоод итг. Тэгсэн юмнээ өнөөдөр гэртээ хүүхдээ би өстэй дугууланд явуулж чадахгүй л байна да гэл би яаж нэг хүүхдээ уулын хүссэмд явуулж гэсэн цалин хүрхгүй байна да гэл ингээд шаналал бодоод байгаа хинэ тэр стресс мөн үү? Тийм ээ хүмүүс энийг болохоор нэг санаа зовоод авах зүйл байхгүй гэж надад хэлдэг. Гэтэл энэ чинь өөрөө стресс. Баян хүүхдээ би яаж нэг илүү бус хүүхдүүд шиг явуулчих юм би яаж ингэв би яаж зөөхөө хүүхдээ зөөх цав гаргаж чадахгүй нэзэргээл бодоод байгаа юм. Тэрийг нөгөө хүмүүс ирэхээрээ надад санаа зовох юм байхгүй. Манай гэр бүл айгуу сайхан штэ. Ажил гайгүй. Надад бол стресс байхгүй гэж хэлээддэг. Тэгэхээр би юунд санаа зовж гэн, юуг илүүх бодож гэн, орондоо оронгуудаа та унтахгүйгээр юуг бодож эхэлж байна. Тэр чинь л стресс гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэрийгээ та шийдэхээс наан хүртэл тэр танд стресс гэдэг зүйл болсоор л байдаг. Тэгэхээр магадгүй ингээл хүмүүс би түрүүний нэг подкастт орохдоо та ингээд унтахтаа ажил амьдралаа битээ авч орж гараа орондоо гэсэн шүү дээ. Тэгвэл хүмүүс ингээд завгүй байж бол яг орондоо оронготаа яна өнөөдөр би ээж рүү ярьсангүй шүү дээ. Яна би тэрийг хийсэнгүй шүү дээ гэл ингээд боддог. Тэр чинь л өөрөө стресс болдог. Тийм бааз. Тэгэхээр тэрийг за хэрвээ үнэхээр ингээд завгүй яжгаад оройтоод 9 цаг маг өнгөрөөд ээж их унтахнаас ингээд цаг маг болцсон байвал за би маргааш төдөн цагт
яригээд төлөвлөгөөн дээр бичээд орондоо тэрийг авч авахгүй байх. Тэгвэл би за бүтэн нойртой хонно. Тэгвэл би стрессдэггүй. Өнөөдөр амжуулаагүй тэр стрессийн менежмент нь санаа зовхгүйгээр төлөвлөгөөндөө дахиад оруулж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид аливаа зүйлийг хэрхэн яаж бид менежмент хийх вэ гэдг нь өөрөө бид стрессээ зохицуулт амьдрна. Стрессгүй амьдрна гэж хизээч байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Би яаж стрессгүй байх вэ гэж хүмүүс айгүйх тэгдэг шүү дээ, тийм. Тэгэхээр одоо яг нэг амьдралын явцад явж байгаа одоо бид нар мэдээж хөдөлмөрлөж байна, ажиллаж байна, амьдралын төлөө зүтгэж байна, тий тэрний төлөө маш олон зүйлүүдийг бодож байна, үр хүүхэд амьдрал одоо ажил мэргэжил одоо энэ бол гарцаагүй стресс гэж ойлгох нь шүү дээ, тий. Энэ бол стресс. Тэр бол бид нар анзаардаг. Энийг стресс гэж ойлгодоггүй. Зүгээр л одоо амьдралын төлөө санаа зовон сэтгэл зүрх гаргаад л одоо санаа зовоод явж байгаа гэж ойлгоод болохоос тэгвэл яаж бид нар одоо энийг одоо юу хэмтэй стресстэй гэдгээ ойлгоод яаж энийг одоо нөгөө өөрөөсөө тэр стрессийг холдуулах вэ гэх юм одоо би яг эсвэл яаж стресстэйгээ зэрэгцэх аз жаргалтай стресстэйгээ зэрэгцээд аз жаргалтай байх вэ гэдэг гарч юу байж болох вэ? Тэгээд хамгийн төгсгөлийн асуултыг шууд хоёр тасалж чинь. Тэгээ хоёр асуучлаа. Тэгэхээр бол нэгдүгээрт бол юу н хамгийн энгийн юм бол юу гэхээр аливаа зүйлийг эерэг өнцгөөс нь харах гэсэн. Аливаа зүйлийг эерэг өнцгөөс нь харж сураа. Бид сөргөөс нь хараад авах юм бол бид илүү стрессэл бухимдлал гарцаа олж чаддгүй шүү дээ, тий. Тийм учраас эерэг өнцгөөс нь хар. Хэрвээ ингээ харах гэж чадахгүй байвал түр хүлээ орхичих. Тийм ээ. Яна одоо яна хугацаа нь боллоо тэглээ инглээ яна гэвэл бид яах вэ? Гарцаа олж харах боломжгүй байдаг. Бид ингээ нэг цасан өмлөг байдаг шүү дээ. Ингээл олтгүй үеэр ингээл гаргаж ирэл хүүхдүүд ингээл ингээ. Тэг гоё байдаг үл цасан өмлөгийг ингээл зэгсрээлээвэл гоё байдаг шүү дээ. Тэгвэл дотор нь байгаа тэр гоё өвлөө үгэн ч гэдэг юм уу тэр гоё байшин цастай байшин харыг өвл бид яах ёстой юм. Ингэж эргүүлэхэ болоод тэр цас буух ёстой шүү дээ. Тэг энэ дээр ингээ зүгээр 50 ойр гэсэн үг шүү дээ, тий. Тэгвэл бид яг л тэр бөмбөлөгтэй адилхан бид альва зүйлээ ингээ учиг олж чадахгүй яана одоо тэгчгүй тэгвэл яана инггүй тэгхгүй гэл ингээл бодоод ахаар заас түр орхичээ тий ганц цэцгээ яг ингээ бодогдсон гот ганц цэцгээ жоох орхичхоо чи өөр юм хий тэрийгэ хий энийгээ хийгээд нэг 2 3 хоног орхичих хэрэгтэй байхгүй тэгж байтал бидэрт ингээ нөгөө хараа янда тэрийгэ эрүүл саруул ухаанаар олж харах ийм амархан шийдэл байсан биз дээ гэж харах юм боломжийг бас олгодог. Тийм учраас шийдэж чадахгүй санаа зовоод асуудал бол хэсэг хугацаанд хойш нь орхиод тавиад өөр зүйлд анхаарлаа хандуулах. Тэр чадвар хэрэгтэй юм байна. Тэгэхээр хов хүнд. Тий одоо бодлоо удирдах хэрэгтэй бол тэр. Юу бодлоо сонгож штеп. Гэсэн үг. Эсвэл ингээд одоо байгаа зүйлээс гэгээлэг зүйлийг олж хар гэж байна тий. Гэгээлэг зүйлийг орж хараад тэндээсээ өөрөө сэтгэл зүгээ одоо стресснээс харах гэж ойлгоод байна л да. Гэхдээ энэ эзэмших гэх юм уу одоо мэдэхгүй л дээ. Эзэмших хэрэгтэй юм уу, хэрэгтэй юм уу? Тэрийг ойлгохгүй л дээ. Би зүгээр нэг юу яа л да. Би та хоёрын дарга бай гэж бодъё. Амар ааштай. Ишээ гарсан цагнаад ишээ харсан цагнаад тэрийгэ чизмийн гэл ингээл байна. Тэгэхээр та хоёр намайг халах уу, та хоёр ажилласаа гарах уу, эсвэл зогсож стрессгүй ажиллаа хийх үү? Эсвэл над чи муухай ааштай дуртай байх уу? Дуртай байна гэж бол байхгүй шүү дээ муухай ааштай. Дуртай байна гэж байхгүй. Тэгээд одоо нэг муухай ааштай хүний арга ивэн олж амин дээр хаашин дотроос сайхныг олж хэрос гэсэн үг дээ. Тэр ивэн олох юм руу орох. Гэтэл тийм л юм байна л да. Өөрийгөө одоо удирдах чадвар гэж хэлэх үү? Тэрийг одоо яг юу гэх вэ? Одоо тэгвэл тийм ааштай даргыг бид яах юм? Халж чадахгүй. Даргыг хална гэж байхгүй шүү дээ. Халж чадахгүй. Ааштай даргыг одоо аашиг ажил болохгүй. Аашиг зөөлрүүлэх хэрэгтэй л болох байх. Аашиг зөөлрөхгүй. Тэнд загин нэнд цаг хаач утсан загиндаг. Тэгэхээр дүжирхөөрөөс зовлонтой юм. Дүжирхгүй л дээ. Тэсэн гэдэг асуудал үүсэж байгаа. Тэсэн гэдэг чинь стресс аахгүй яг үнэ. Тэгэхээр бид энэ нөгөө нэг эерэг үнцгч гэдэг юм уу? Одоо нөгөө тэр хүний үнэн бодиттой байдлыг хүлээн зөвшөөрөх гэдэг юм уу? Тэр талын. Энэ ганц цэцэг чинь ганцхан намайг загиндгүй биш шүү дээ. Энэ бүх хүний загинд биш шүү дээ. Хүлээн зөвшөөрөх гэдэг чинь. Угаасаа ааштай эмхтэй юм биш шүү дээ. За. Энэ угаасаа л юм байд чи би энд нэрвтэд явах гэдэг. Ингээд өөрөө энэ үнцгөө олж авах нь одоо эерэг үнцг гэх юм уу? Одоо тэр бодит байдлыг хүлээн зөвшөөрөх нь аюул чухал. Тэрэнд дургуцахгүйгээр. Нөгөө эерэг үнцг гэдэг нь бас юу хэлдэг вэ гэхээр
Одоо жишээлбэл би хайртай охиноо алдчихсан, аавгаа алдчихсан, тэгээ бүр хайртай дүүгээ алдчихсан гэл энэ болгонд ингээл одоо хүмүүс ч айгүй эмзэглэе тий. Тэгэхээр одоо тэр олгоныг хүлээн зөвшөөрнөхэд за энэ үхэл байдаг юм гэж би хүлээж авч чадахгүй шүү дээ тий. Тэгэнгүүт би юу гэж хүлээж авч байсан бэхээр эерэг үнцэг нь болохоор би хамгийн эхлээд охиноо алдж байсан байхгүй юу. Тэгээд тэр чинь нэг стресс өөрөө гэсэн хүч байдаг юм. Хань ижлээ алдах юм бол тэр хүнийг ингээд сөхрүүлэхээр бүр 98-аас 100% хүчтэй баалтай юм хүчтэй стресс гэж хэлдэг байхгүй юу. Гэтэл хүүхэд бол нэг 97-оос нэг 93 хооронд эцэг байх юм бол тийм стрессийг баалдаг хэрэг юм хэмжүүр байгаа юм тий. Нэг олон улсын тийм зүгээр ийм хүчтэй биднэрт нөлөөлдөг ийм нэг хүч байдаг байхгүй юу. Тэгэхээр эн чинь нөгөө энэ хүчүүдийг би охиноо алдсныхаа дараа аавгаа алдсны дараа би мэдэрсэн байхгүй юу. Тэгээ би нөгөө ангаахад чи 20 жил шахуу багш хийсэн. Тэгээ хичээл ярихаар энэ тэнд лекц уншихтаа би ингээд ингэж ярьдаг гэсэн байхгүй. За хань ижлээ алдах юм бол бараг 100% амар хүчтэй эргэж усахад айгүй хэцүү стресс гэл те. Өөр хүүхэд бол арай хүч багтай. Эцэг их бол ер нь 93-аас 85-ын хооронд байдаг гэл ингээл ярьдаг байлаа. Тэгээ охиныгоо алдсны дараа бас аавгаа алдсны дараа би энэ стресс хүчийг ойлгосон байхгүй юу. Би охиноо алдчихад босч ирэх гэж би бараг жил гарan 2 жил шахуу би ингээд маш их ядарсан. Гэхдээ тэрэнд хэн босгосон гэхээр хань ижлээсэн байхгүй юу. Ерөөсөө тэгээд би ч бас төрөх асуудалтай дахиад хүүхэд гаргана гэхэд над хэцүү байсан. Тэгэл эрэгтэй хүний чи хажуудаа барина хэцүү өстэй. Амар хүмүүс ингээд айгүй хогдоо хүүхэд гаргаждаг бол бас өөр юм тий. Тэгээд ийм тохиолдолд хань ижлийн сэтгэл зүйн дэмжлэг гэдэг бол амар чухал. За дараа нь би жил гарангийн дараа 8 онд охиноо алдаад 10 онд аавгаа гэдэг чи 2 жилийн дараа юм уу тий 7 онд охиноо алдсан юм байна. Тэгэхээр 3 жилийн дараа аавгаа алдахад би аль үжиг гэрээсээ гараад тустай амьдраад үтцсэн тийм ээ. Би гэртээ байх үедээ хизээч одоо аавгаа санаж үйлдэггүй тий. Би ингээд шаналал ийшээ чагас ингээ хүүхдээ сандаг шиг ингээд хоолооч идэггүй гэртээ оржод одоо бараг гутлаа тайлахгүй уйлаад ингээ хэвтдэг байсан бол аавгаа явахаар аавгаа дуусахтаа ээжтэйгээ ярихдаа тий гэр бүлээ дуусахтаа би хамгадаг байсан байхгүй юу. Тэгээд би тэгээ охиныхоо үхлийн талаар бас хүлээн зөвшөөрөлтийн нэг юу байсан гэхээр эн чинь намайг чи дандаа худлаад ихсэн шүү дээ юм байна. Чи хүчийг мэдрээгүй болохоор чи ингээл нэг хийнээж минийгээл амар гоё уншдаг байсан юм биш үү? Чамаг дааж чадах зовлон ингээд өгдөг. Тэгээ чи энэ лекцийг амьд болохын тулд чамд ингээ охины ча дараа нь аавч авсан юм байна. Тэгэхээр чи энийг ингэж амьд бодтойгоор унших гэж юм биш үү? Гэт би охиныхоо үхлийг хүлээн зөвшөөрсөн байхгүй юу? Тийм болохоор би одоо энд ярихдаа ингээ ойлгохгүй нүүнээ хувирлуугаар ингэж ярьж. Тэгэхээр бас ингээд 100% хэцүү зүйл давж харахад хэцүү ч гэсэн чи эргээгээд нөгөө талдаа юу гэдэг байх нь. Бид нар ингээд жижигхэн эерэг өнцгөө би олоод харчвал хүлээн зөвшөөрөхөд айгүй амархан байдаг. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Би нэг юм юу уншиж ирсэн. Сургамж төгөлөг нэг айгүй уртаа хаан байж гинэ. Тэгээд байнга уралж идэг. Тэгсэн нэг дууралдаг тий одоо юм сонсоол ер нь уралдаг одоо тэр болохгүй нэг. Тэгсэн нэг түшимэл нь мэрэгэн түшмэлтэй бөгж хийж өгсөн. Тэгээд энэ бол төр зурх гэд бичгтэй. Тэгээд та уурлах үедээ энийг хараарай гэд одоо хаандаа тайвшруулах юм хийж өгч ш. Тэгэл хаан ингээл уурлангуудаа бүгжээ харангууд энэ төр зурх гэхээр хаан жоохон тайвширт юм байл. Заах нэрээ тийм. Тэгс нэг өдөр амар уурсан юм. Бүгжээ хараач яахгүй нэ. Тайвширх шууд аваад суглаад хан руу шидэд энэ төр зурх биш гэл бүгж рүүгээ уурсан. Бүгж нь ингээд ойгоод урталт нь унсан ба. Тэгээд ингээд уурлаа сууж ирсэн чинь нөгөө унсан бүгжээ харсан чинь бүгжнийхэн доторт өмнө нь харж байгаагүй бас тэр бичиг байна гинэ. Гайхаад аваад уншсан чинь хаантаа энэ ч бас төр зурх гэж хэлсэн. Нөгөө хааныг бол уурлна бүгжийг шиднэ гэдгийг мэдээд тэр ч бас төр зурх гэж доторт нь өчгсөн. Би энэ танаас бас нэг юм асуух гэдэг юм л да. За ирэх хүн те мэдээж ирэх хүн бид нар одоо ирэх хүмүүс. Бид тэгээ за одоо энэ ноён нуруугаа аваад явж байна. Тэг бүх асуудлаа тэгээд ирэх хүн шиг тэрийгээ одоо өөрсдөө ирэх хүн шиг гэж ойлгоод байна. Одоо төвчих хэвээр бүх асуудлуудыг шийдэх хэвээр давж гарах хэвээр гэж яваад байдаг. Гэтэл одоо ингээ ойлгохоор тэр маань маш их стрессийг өөрөө тээж яваад тэрийгээ одоо ирэх хүн би бүхнийг төвчиж одоо ирэх хүн шиг байх хэвээр гэдээ яваад шүү дээ. Гэтэл
хүн юм чинь өнөөдөр одоо эр хүн ч гэсэн уулах нулимстай, хайлах зүрхтэй, тийм ээ, уярах сэтгэлтэй. Энийгээ бид нар гаргаж явах хэрэгтэй юу? Эсвэл одоо яг мужик эр хүн шигээ байх уу? Одоо энэ балансыг одоо яг яаж барих хэрэгтэй юм бэ? гэж асуумаар байна. Миний эр хүний хувьд. Тэгээ та нар гаргадаг шүү дээ. Та нар гаргадаг шүү дээ. Тамхилтаа гаргадаг, пиардахтаа гаргадаг. Тийм үгүй юу? Тэгээд одоо шинэ уугаад стрессээ тайлж ийн гэж бодохоор чинь тэгээд тэрнтэйгээ холбоотой шинэ стресс авсан өглөө нэмээд стресс стресс бол тайлагдахгүй баха. Зүгээр нэг сэтгэлээ онгойлгох гэх юм уу да. Тэр бол стресс тайлалт уу? Нэг хэлбэрийн гэхдээ буруу арга зам. Тий, одоо буруу арга байхгүй юу тий? Уугаад тэгвэл бас л ингээл төвчж амьдрна гэдэг бол айгүй хэцүү үстэй тий. Тийм л учраас эрчүүд зарим хүүхнүүд ч ингээл юм хүмүүвдэх цохох гэл эч бас төвчээр хязгаараа өстэй тийм ээ. Тэгэхээр стресс яг уу альва зүйлийг эрчүүд яг уу ийм юмнууд зөндөө л эрчүүд байдаг штэ. Ганцхан надад биш байхгүй. Тэгээд ингээ хүлэн зөвшөөрлөлтүүдээ л хийгээд байхгүй юу. Магадгүй ингээд 2 3 хүүхэдтэй болчоод эхнийг ингээд одоо тийм ийм гээл ингээд одоо мяалаад байснаас энэ миний сонголт штэ. Тийм үгүй юу? Энэ намайг аваа суухад энэс илүү байсан. Тийм. Одоо яг тэр үеирэнд би хараа яаж аваачих вэ? Тэрнээсээ гундчаа да гэд ийм байдлуудаа би зөв хүлэн зөвшөөрөх сурах хэрэгтэй байхгүй. Тэгээгүйгээс болол чи тийм бай, чи тийм бүдүү эсвэл юу гэдэг чи тийм ийм гэл ингээд тэгэл эцэгхийн оруулаад нөгөө хүүхнүүд чи бүр хорын малтаал ингээд хэрэлдээ л тий. Тэгэхээр энэ бол альва ингээд ялангуяа гэр бүл дээр бол хэрүүл хийхэд зүгээр эрчүү зүгээр угаасаа хүүхнүүд хэрүүл хийдэг хор хүүхтэй штэ миний хорыг балтчихлаа тэгжлээ гээд дуурахгүй байх юм бол стрессгүй байх бас боломжтой. Миний ихтрийн энэс ч хор хүүхтэй хүүхэн шүү араач гайгүй шүү гээд нэгэ үлэн зөвшөөрөл хийсэн байхгүй юу? Хэцүү үед болон давж гарах хэрэгтэй л гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо мэдээж одоо зүрхрүү хатгсан үг хэлж болно шүү дээ. Хүү юм чинь тийш авах шүү дээ. Авахгүй байх гэж байхгүй. Тэрийг төвчс өнгөрөх тэр сэтгэл зүгэл аавна гэдэг чухал байл гэж би ойлгоод байна тийм ээ. Төвчин гэхээ чинь бүр уурлаа шүү дээ. Бүр болчих чинь чангарах ингээд бүр чангар чавайг таа гэдэг ингэ шүү дээ. Манай багшлаар тэгдэг байсан. Ер нь хүний төвчээр хизээ дуустдаг вэ гэд бид нар асуугаа. Тэгээд бид нар ингээд тийм үед гэж хариулсан. Тэгсэн багш тэгж юм. Тисэн гэхэд одоо энээс цааш яаж тисгэвдэ гэж бодох мөчтөл төвчээр дуустдаг юм гэж хэлж байна. Тэгэхээр би бол зүгээр яг зүгээр гэр бүлд бол эрчүүд бол одоо юу хасаа илүү дугуй суух ч гэдэг юм уу, харах ч гэдэг юм уу. Одоо таны саяны ингээд нийт энэ хүртэлх стресстэй холбоотой яриануудыг зүгээр ингээд төвөнийхөө дүгнээд ингээд харахаар ер нь бол стресс бол яг ингээд харах өнцгөл юм байна л да. Юмыг яаж олж харах уу? Тэгээд шийдэж чадахгүй юмыг бол хүлээгээд ав гэж шүү дээ. Тийм би юуг ч өөрчилж чадахгүй тохиолдол байвал тэрийг зүгээр хүлээн зөвшөөрөөд хүлээж аваад давжтуул. Тэгээд эсэргээрээ таны одоо хэлж байгаа санаанууд бол ингээд шийдчмээр юм байвал тэрэнд ингээд одоо нервтэд суухаар өөрийнхөө одоо хийж чадах тэр хэсгүүдээрээ оролцоо. Тэгэхээр эхнэрээ одоо юу гэдэг юм одоо таргалцсан байна ч юм уу эсвэл одоо ингээд ийм байна битэрийн харилцаа муу байна гэдэг дээр нервт суухын оронд яаж тэрийг сайхан болгох вэ гэдэг дээр өөрөөсөө эхлээд алхам аваал гэсэн тийм л би бол одоо нэг тийм л юу яг энэ хэрэгтэй нэг хүлээцтэй ингэж бодоод тэр чи байнга уухтай байхгүй шүү дээ тий. Тайвширхаа ингээд тайвнаар ярилцах нь аюул чухал. Тийм. Ууран дээр уурлуул бид дахиад ингээд давсаг нэмээд явдаг шүү дээ тий. Тийм учраас миний хувийн бодол бол одоо стресс эмчийг сая ярихад ямар ч ус асуудлууд бол байна. Тийм байхгүй юм тааш байна байх ч болно. Энэ дундаас аль болох гэгээлэгдлийг нь олж хараач. Тэ? Боломжийн хувилбаруудыг олж хараад явбал надад амар юм байна. Тэрнээс бол тэр шийдэгдэн гэж байхгүй юм байна шүү дээ. Энэ бол тийм ээ асуудлууд байна. Хүний сэтгэл зүй бол тэрнтэйг тулгарх нь ойлгомжтой. Тэндээс аль болох өөрийгөө хөнгөлөх гэх юм уу? Сэтгэл зүйд хөнгөлөх юмнууд олж хараач л. Тий, жоохон тайлбар тий. Тэгээ дахиад нэг юм нь болохоор нөгөө эерэг өнцөг байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөхөөс гадна ингээд байж ядаад шүү дээ. Булчингаа ингээд
Хэрвээ ингэх юм бол бас нэг арга байдаг. Нөгөө хүлэн зөвшөөрч танаа ингээд сураагүй байгаа шүү дээ тий. Ингээд сураагүй ч юм уу эсвэл тийм дасгал хийх эсвэл үнэхээр хүлэн зөвшөөрөхөд айгүй хэцүү юм нөхцөл байдал үүсээд ингэх юм бол нөгөө нэг хором хүлээ гэдэг зохичин байдаг байхгүй юу. Ингээд яг хэрэлдмээр байвал гэд тэгээ одоогийн нөхцөл дээр ирэхт өө энэ ямар гоё цэнхэр өнгөтэй ханаа эцтэй бараанаас илүү цайван гоё юм уу та гэд ингээд яг энэ нөхцөлдөө тэр хэрүүл шууд тэр өгрөг шууд хандхаасаа илүү яг ингээд одоогийн нөхцөл байдалд хаг сонсож мэдэрч хүрэлцэж байгаа аль эсвэл би ямар тухтай сандал байж ямар зүйл хийм бэ гэдэг энэ зүйлүүд ингээ мэдрээ гэдэг багхгүй юу түр яг тэр одоо бүр давс юу гэдгийг галдаа тоос нэмэл бүд дүрэлзүүлэх оронд тэгээд тэр маргаан ч юм уу тэр стрессийн намцсныхын дараа 50 үедээ та илүү тайвнаар бас бодож агаад ярилцах боломж өгдөг багхгүй юу тэр эвлэлдэх тийм ээ ийм аргуудыг бол бас ингээд зөвлөдөг. За дараагийн нэг юм болохоор нөгөө саармаг бай гэдэг нэг зарчим бий. Саармаг аа. Аа. Саармаг бай гэдэг. Саармаг бай гэхээр аа. Тий. Тэгэхээр саармаг бай гэдэг нь юу юм гэхээр одоо үлгэр ярих уу одоо нэг юм тосгонд ядуу тариачны одоо нэг хоёр морин дээр нэг амар гоё морийг нийлдэг байхгүй юу? Тэгсэн ингээ тасганы үхнүү чи хэл амтсгүй та танах ямар гоё магтараа гэж ингэсэж. Хэвээ ингээ танах болцсон уу гэж ингэнэстэй тий. Тэгсэн чинь тэр үг магадгүй юм гэсэн байхгүй. Тэгсэн хүн нэг өдөө сурах гэж жаад уунжсэн чи унаа төлөө болчдөг байхгүй. Тэгэл нөгөө хүүхнүүч бас шаагиж ирэлдэг гэжтэй. Ингээл муудаал амар болсон чи өвгөн сонсчихсан магадгүй юм гэсэн. Сарын дараа дайн гарсан хөл уурхаа үе явахгүй штэ бүх залуучууд явсан. Ямар азтай юм бэ гэж хүүхнүүд ирсэн. Өвгөн магадгүй юм гэж хариулсан байдаг байхгүй. Тэгэхээр бид яг одоо энэ нөхцөл байдлын тэгээ ирээдүйд юу болохыг бид яг үгэн юу байхыг бид олж харж чадахгүй. Хийж чадахгүй байхгүй юу. Тийм болохоор магадгүй юм миний хорыг малтгаж байгаа юм уу те. Магадгүй юм энэ саармаг байдал бас айгүй чухал юм билэ. Тэгэхээр бид нар бол аливаа стрессийг менежмент хийн гэдэг бол гаднаас биш өөрийгөө л өөрөө л менежмент хийдэг байхгүй. Тэгэхээр энэ аргууд бол бас айгүй чухал байдаг. Тэгэхээр бид нар тэр нэг хором хүлээ энэ саармаг байдал ингээд яана чистэ тэгжилж явахдаа би бистэ төвчиг хэрэгтэй гэх оронд магадгүй юм. Гэхдээ л бас өөр юм биш үү дээ гэж ч юм уу. Тэгээ нөхцөл байдлаа ингээд өөрчлөлт. Нөхцөл байдлыг ер нь стрессээр өөрчлөнө гэж бийдгүй юм. Тэгэхээр нөхцөл байдлын ойлголтоо би зөвөгчлөх нь аягүй чухал. Тэгэхээр нөгөө хүлээн зөвшөөрөл гэдэг чинь юм руу ороод идэв. Нөхцөл байдлыг өөрчлөх гэж биш. Нөхцөл байдлын тухай өөрийнхөө бодлыг өөрчлөх гэж л ажиллах. Тийм. Одоо стресс хувь хүний характер нөлөөлнө тийм ээ. Бас нөлөөлнө тий. Хувь хүний тайван, хүлээцтэй, эмоцтой, сэтгэл зүйн. Тий. Тэр асуудлууд бас нөлөөлнө. Дүрсгийж уралдаг хүн байж байна тий. Юу болсон сайхан тайван бас хүмүүс байж идэг ч тийм. Энэ бол бас хувь характераас бас асуудал бас нөлөөлөх бах тийм. Тэгээ та нэг хэрвээ ингээд стресс үүсгээд байвал стресс үүсгээд байгаа хүнээ өөрчлөх үү? Өөрийгөө өөрчлөх үү? Өөрийгөө л өөрчилж таарна л та. Өөрийгөө л өөрчилж таарах л та. Тэр хүнийг бол өөрчлөх гэж байхгүй л та. Зүгээр юуны одоо харилцах шаардлагагүй болж болох тэр хүнтэй ахиж таарахгүй байж болох юм байвал тэр хүнээс салж штэ. Тэг гэтэл яг түрүүний хэлдэг ажлын захирал ч юм уу эсвэл гэр бүл ч юм уу одоо чи эцэг болчгоороос өөр хүүхдээсээ болж бас зөндөө стресстэй ш нөгөө нэг биеийн төрүүлсэн сэтгэлийн төрүүлэхгүй гэдэг тэрэн шиг хүүхд чи янз янзын шийдвэр гаргана үснээр мэдээж байхгүй тэгэхээр чин тэгэл одоо ээж аав нарын хамгийн том стресс бол энэ юрээс утаснаа салахгүй байна хичээлээ сайн хийхгүй байна тий эсвэл нэг амар инженер болоосаа гэж бодсон чи нөгөөх нь урлаг уран сайхан хөөгөөд иж болно урлаг уран сайханж болоосаа гэсэн чи өөдөөс нь шал өөр юм яриад иж болно ингээд эн чин тусдаа оршихгүй юм чин тэгээ хайртай учраас тэр хүний чинь дахин бодно хоошоо тавьж бас чадахгүй те гэж өөр хүүхдээ байна. Тэр амьдрал дээр бол тохиолдчихлоо бол асуудал. Тий. Тэгэл тэгэхэр чи одоо стресс одоо гэхдээ манай зүгээр та ярь тэгж боддог уу юу? Ер нь хүн төрөлхтөнд бол стресс байгаа. Гэхдээ манай Монголын арай их байдаг шиг байна те. Арай их Улаанбаатарх ч юм уу. Хүн өөрөө дунд нь ингээд амьдч болохоор анзаарахгүй байдаг юм л да. Анзаарахгүй болчихдаг юм байна. Шуугаа ингээд явж байгаа. Эндээс гинт нэг газар руу очиход асар ийм
сүүлийн үед би зөвөр анзаарахгүй юу. Ингээд байж байгаад нэг гадагшаа яваад ерөөсө онцны бодол төр эхний хүнийг хараад би анзаарч ирсэн. Ямар гоё тайван байна гэдгийг. Тэ? Зүгээр ингээд тэр хүн зүгээр л зогсож байгаа шүү дээ. Гэхдээ тэр надад тэгж мэдрэгдэж байна гэхээр би бас нэлээд ямар их тийм стресстэй орчинд байгаа юм бэ гэдгээ би тэгэхэд бас анзаарахгүй саяхан. Зүгээр ингээд нэг л тийм амгалан байсан байхгүй тэр хүмүүс гэж зүгээр явж л байгаа шүү. Тэгэхэд ямар юм амгалан байна гэж мэдэрсэн гэхээр би буцаад ботход энд байгаа орчин байна. Ингэж юм л та. Тэрийг зүгээр тийм байх хэрэгтэй бид нар тэр орчинд дасцсан тий. Хараад байцтэй. Энд дээр манай бас нэг герман найз тэгээ мань хүн ингээд бас биднийг хараад одоо бид нар ч юм болохоор эндээ стресстэй байна. Герман ч юм уу, Япон ч юм уу одоо ингээд бүх юм ингээд төлөвлөгөөний дагуу явдаг, хуваарийн дагуу явдаг, юм уу айгүй өөрчлөлт төлөвлөдөг тийм айгүй эмх зэгцтэй нэг юм уу шүү дээ. Тэгээд тэр нь ингээ гоё юм байна гэд одоо би боддог байсан баг. Тэгсэн манай найз ингээд нэг ирчээд тэгээд явсныхаа дараа ингээд ярьж байгаа байхгүй. Тэгээд гоё юм аа гэд. Яаж байгаа юм гэсэн чи. Тийм байнгын бүх юм төлөвлөгөөний дагуу бэлэн байх, хуваарийн дагуу байх ч өөрөө айгүй том стресс гинэ. Тэгээд одоо шийдвэл би ингээд найзуудтайгаа нэг уулзахын тулд заавал сарын өмнө төлөвлөнө. Тэгээд бид нар одоо сарын дараа юм уулзалтаа гэвэл бүглэн тэгээд энэ уулзалтыг хэвэндээ байсдаг шалгана газраа захиална. Та нар зүгээр л ингээд намайг мань хүнийг эренгүүл явах хэрэгтэй. Би ингээд сууж байгаад найзууд маань нэмэгцээр байгаад нэг өөрөө ямар ч төлөвлөхгүйгээр ингээд баг ингээд аягүй гоё үйл явдал болохгүй. Тэнгүүт тэр ингээд мань хүнд аягүй гоё санагдсан гинэ. Хинч хуваар яриагүй, хинч төлөвлөгөө яриагүй. Зэрэг намайг ирлээгээд нэмэгдээл ингээд бүх юм тэр орой зохиогдоод ингээд явсан чи аягүй гоё байсан. Бас хит их юм төлөвлөгөөнд донд байх чи өөрөө бас аягүй стресс юм аа гэж байгаа. Тэгээ болохоор. Гэхдээ мэдээж бидний зөв биш. Тэгтээ ингээд бас юм харахаар ямар ч юм ингээд хэмжээндээ хоёр талтай байна шүү дээ тийм ээ. Сэтгэл төлөвлөгөөтэй байх ч өөрөө утгагүй. Юу ч төлөвлөхгүй байх ч бас утгагүй. Сэтгэл зүйн төлөөтэй шүү дээ нэг талаараа. Тэр хүмүүс тэрийг бол аюу тодорхой гэж харж байгаа байхгүй тий. Тэгэхээр та нар тэгэл Монголын ямар ингээ стрессгүй байх арга хүлэн зөвшөөрчлөө шүү дээ. Та үгүй тийм байгаа шүү дээ. Ер нь бол тэгдэг гадаадууд ингээд ирэнгүүтээ бидний стресстэй гэдэг болохоос Монголыг ямар гоё эрхчлөөтэй юм бэ гэж хэлдэг байхгүй юу? Тэгж хэлдэг. Тийм болохоор яагаад гэвэл одоо бараг л энэ нөгөө зам дээр машинтай ингээ явах нь хүртэл өөрөө хүч сорсон бараг аз жаргалтай явах юм аа бараг ингэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр бид нар өөрснөө эндээ л стресстэй бухимдаа л нийгэмгээд альч газар одоо хөгжил байдгүй байдаг. Тэ альч газар манай хотоос олон хүнтэй байдгүй байдаг тийм ээ. Тэгэнгүүтээ манай дээр хууль дүрм айгу баг нөгөө ингээд чанга тэгвэл ингээд торгон тэгвэл ингээд гадаач бүгдийг харгалж болдог. Юусоо тэр тайван байх тэр боломжийг ингээд хүмүүсийг тайван юм шиг харагдуулж байгаа тэр юм нь бол хөдөлгөөнгүй байлгадаг зүйл бол нөгөө хууль нь маш чанга тэрийг маш хүчтэй барьдаг нь өөрөө тэр хүмүүсүүдийг ийм байдалд оруулдаг байхгүй юм уу гэж би анзаардаг байхгүй тий. Тэгээ ингээ бухимдах шаардлагагүй угаасаа тийм юм чи одоо яах вэ тийм үстэй. Тэгэхээр манайх илүү нөгөө задгай сэтгэлгээтэй, илүү эрх чөлөөтэй ийм байдаг. Тэгэхээр би бол нэг эх орондоо бол би илүү хайртай. Би нэх удаан гадаад амьдраагүй гэхдээ би 12 орноор явсан. Тэгэл нэг 21-ээс тэгээ хамгийн багадаа нэг 7 хоногор ингээ явдаг. Тэгэл очиж би нэг 7 хоног чи за баг 3 хоног би уудхаас илүү их орноос хандаг. Яад гэвэл зөв ингээл цонхоор харангуус хаалтдаг. Гээл нэг сүүмгэр. Тэгээ цаанаас сүүмгэр. Гараад хоолыг нийдья тий ингээд үнэр амт нь ингээл таалагдгүй ч гэдэм үү. Та нар зүгээр анзаарсан бол энэ Азийн орнууд маш гоё ногоон. Тэгээ та нар модыг үнэрлж үзсэн үү? Тэр манай Монголын тансаг гоё үнэр хаач байдгүй байхгүй юу? Та нар үзээрэй. Тий. Тэгээ би бас шавнаад дагуулаад яа. За энд үнэр байна уу гэх нэр байхгүй шүү дээ. Манай Монгол жоох хотоос гарлаа яадаг хамаг син хийтэл тэр тансаг гоё үнэрийг чинь тэр гадаадууд ирж үнэрлэх гэж ингэж байж ядж шүү дээ тий. Тэгэхээр чи бид нар бас хайцангуй эрх чөлөөт үнэхээр жаргалтай амьдардаг хүмүүс аахгүй юу. Тэгээ бодохоор хотын нэг их дуу чимээ инээ тэрэ гэж байгаа зүйл бол бид нар өөрсдөөс минь хамаарна. Тэгэхээр та нар тэглэхээс илүү нэг хүн хичээгээд өөрөө арай замын хөдөлгөөндөө зөв оролцоо тий дүрмээрээ яваад за ингээ 20 цаг боллоо шүү. Би одоо бусдынхаа тий
одоо 0 хавсыг чанга татахгүй бай, бусдад амар хүчтэй дуу чимээ гаргахгүй бай гэдэг ингээд хувь хүн болгон хичээж байж манай хот гоё болно. Тийм. Тэгхгүйгээр ингээд дарга нар юм хийхгүй байна. Амар стресстэй штэ. Би яахыг ингээд тийчгээрээ л байна. Тэгэхээр бид нар бол бас хайцсангүй юм хичээлтэй. Нөгөө талаас бол бид нар бас юу байна тийм ээ сэтгэл зүйн хувьд өөрийгөө чөлөөлөх. Тийм. Бас байгаад байгаа аахгүй юу? Уурлал ууралцчихжээ, гашгал гашгирчжээ, хэрэлдэл хэрэлцчихжээ. Боломжтой байх. Өөр орнд бараг бүх стрессээ гаргацчихжээ. Сигнал мигнал амиа орчмоор асуудалтай хүн чинь Монголд бас хайж авах нэг байна гэдэг. Амар өрөнд орцоод бусад оронд бол бараг амиа хорлцохоор хоёр хүн чинь хүн чинь Монголд бол оос ууны 2 чих юм авахгүй гэсэн тоогч сууж яадаг шүү дээ. Зарим Харин ч өөрийгөө бол таны хийснээр амар чөлөөлт юм байна. тийм байна. Нэг талаа бол бас тийм биш үү? Тэгээ бүх юм хоёр талтай байгаа. Тийм байна. Хоёр талтай. Дандаа хоёр талтай. Тийм учраас аливаа зүйлээ хоёр талыг тэгээ өөртөө таалагдсаар эерэг өнцгөө олж хараад тэр одоо бод сэтгэлгээгээ жоохон өөрчлөө бид хаачих юм бол нэг бухимдаад стрессэд байх шаардлага юм баг гэж миний хувьд бол бас боддог. Намд одоо бас нэг менежментийн нэг point. Тэгээ бид бусдыг өөрчилж чадахгүй юм чинь хувь өөрөө л өөрчлөгдөн. Тэгжээж намайг дагаж бусдад өөрчлөгдөн шүү дээ тий. Одоо бид нар ингээд яг энэ стресстэй холбоотой яг ингээд стрессж явах гэдэг юм бухимдж явах үедээ за яг тэр үедээ ингээд санаад хэрэгжүүлвэл 1 2 3 гэдэг ийм аргууд байдгийг шүү гэдэг юм уу тийм стрессээ тайлах тийм одоо тийм богинохон зур хэрэгжилдэг ч юм уу тийм аргууд байвал та түрүүн бас 1 2-ыг хэлсэн л дээ нөгөө саарл бай тэ 60 секунд бод гэх тэрэн шиг ийм одоо юу гэдэг нийтлэг хэрэгэлдэг ийм аргууд байвал та манай үзэгчдэд бас хэлж өгвөл ер нь ялангуяа эрчүүд бол Монгол эрэгтэй хүн чинь тийм хүлээцтэй юм шиг ирнэ нэг ингээд сонсож байгаа хэсэрдэг бас аюултай те ингээд сууж байгаа гинт ширээ шагаад бас ирээд ерөөсөө шууд зодончгондоо ороод тий илэрхийлэлээ буруу гаргацдаг. Айгу сууж байгаа 50 сууж байгаа юм шиг харагдаад манай хүн ер нь их хүлээцтэй байна даа ингээд сууж байгаад тэснэх хин яаж хэсэг босч ирээд бүгдийн самарчаад дуусгачих гэсэн. Тэгэхээр тийм гадагшлуулдаг аргууд гэдэг юм уу тийм аргууд байвал бас та манай үзэгчтэй зад. Мэдээж тэр тэсэх хүртлэх юм бол мэдээж хэнийг нь танил ингээ ойлгох шүү дээ тий. Ингээ ойлгож хасгарах хэрэглүүд юу ч гэдэг. Тийм тохиолдолд бол ер нь бол түрүүний нөгөө хэлснээр яг одоо цаг руугаа шилжээд тэрний за энэ хүн бохимцсан байлгүй тий. Гэ духтаар амьсгал аваад гэт ингээ гаргаад миний би ч яасан сайхан тавирж ямар сайхан юм. Энэ хүн за яг бухимжээ гэ тий. Энд чинь тий цагаан цамцтай залуу уцгүй за юм айтайхан гээд энэ жоохон орчноо тойрол ахчих. Уур үсрээд тэр бухимдаж хасаад үсгээл 3 минут. Тэрнээс илүү явддаг байхгүй юу? Тэгээд ингээд нэг жоохон өөрийгөө өөр зүйл рүү анхаалаа юм сарниулж явах хооронд тэр хүний одоо бухимдал. Гэтэ ингээ илт ингээ сарниулаад ингэх юм бол нөгөө чи бүүстэй чи намайг анхаарахгүй байна гэж штэ тий. Би чинь бас амбулаторийн дарга хийгээд дандаа ингээ алуулна штэ тий. Одоо сүүлд нинэгэд хэрэлдэг одоо байгаа штэ тий. Тэгэхээр ингээ дээгүүр за камер ичиж байгаа да гэж бодоод ингээл дээгүүр тий. Манай камерч бас яг өдөөс нь харж шүү гэдэг өрөөдгөө ороод ирэхэд за ялага ингээ орилоод эхэлвэл за яах ч юу болсон гинэ за гараад тийгээд гарангуудаа ингээ камер хадаа биш. Ахаа гэд ингэж хэлжсэн. Ашиглаад басхана камер ичиж байгаа шүү. Би тэгээ чамайг 11-11-т өгнө гэж ашиглаад байгаа байхгүй. А за өг. Та ашиглав би ашиглав гэдэг байхгүй юу. Тэгэхээр чи бид нар жоох ингээд яг өөрлөө нь харж байгаа юм шиг нэ дээгүүр нь хараа ч юм уу. Жоох өөрийгөө чөлөөлөх юмуудыг жоох ингээд анхаалаа сарниулах нь эргээгээд бүр бухимдах, бүр илүү тесрэх тэр боломжоос ч бас ингээ хаацалж өгдөг шүү. Энэ бол айгүй би ч амьдрал дээр тогсон би бас нэг хөвсгөл тгчээл заагаад байсан нэг залуу би яг ингээл хэлэхгүй за нэг л хором хүлээч. Тэгээд нэг жоохон ингээд дээгүүр нь хараа ч юм уу өөрлөө нь харж байгаа юм шиг хэрнээ ингээд жоохон ингээд ухтамсгалаа тий эсвэл ингээд карма мармагаа ухаа за эн чи юу байгаа илээ гэд ингээд бодоох гэлтэглээ. Тэгээд заас өглөө нэрэл багшаа би ч таны аргыг хэрэгжүүлсэн шүү гэлдэг чинь. За яасан юу болсон гэсэн тэр залуу дугуйн засахтай байсан юм байна л да. Тэгсэн орооч яг ингэ байсан. Нэг авгаа ирэл бүр орлоо чарлаа та нар инглээ тэглээ гэл тэгэхээр
ингээл тэсэл нөгөө аргаа хэрэгсэн байл л да. Тэгээд тэсээд байсан чи нэр 3 минут хүрхгүй ойлд юм билээ ш. Тэгээд байгаа байхгүй. Хэрвээ би таны наад аргыг сураагүй байсан бол айл үжээ би өнөөдөр хичээл дээргүй цагдаа дээр байхгүй юу гэж. Тэгэхээр альва зүйл угаасаа энэ хашгираа энэ хэрүүл би л дуурахгүй бол 3 минут хүрэхгүй штэ. Яг ойлж илээ хашгирмаар байгаа юм байлгүй дээ. Жохон хашгираг гэж юм уу тэр хөнлөгөө хараад толгойд өхөө ингээл бас те иймэрхүү менежментийг хийх юм бол бас айгүй өөрөө. Тэр хүний эрх чөлөөг нь олох чи өглөг жоохон тайвшраг энийг бойл битээ хашгираад гэж хэлээд би яах вэ? За яах вэ хэлэг ч гэдэм үү. Ядаж өөрлөө нь хараа тэгж одоо толгойд өхөө зогсож ивэл өөртөө ч амар тэр хүн ч гэсэн таныг харж гэн ингээд утгаараа бас тайвширдаг байна. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Заанахаас нэг хоёр асуулт явчих гэж бодож байна. Танаа нууц биш бол маскын одоо уран бүтээл яг хийж яхад яг уран бүтээл дээр ер нь хамгийн уран бүтээлийн стресс ихтэй нь хэн байдаг? За ер нь ерөнхийдөө эмоцтой манай MC Баяр Магны хоёр бол эмоцтой. За дунд нь одоо юу гэдэг галыг намдахад нь би байдаг. Мэдээж хоёр хүн хиний буруу зөв нь бол хамаагүй. Эмоцтой гэдэг нь ер нь хоорондоо нийлээ уран бүтээлээс уран бүтээл бол ерөөсөө асчиж гарна. Тийм. Ойрлон, хашаалн, муудалцсан, сайдалцсан, буруу зөв ерөөсөө асар юм өндөр темп дээр ажилладаг хүмүүс байхгүй бид нар чинь. Тэгээ хоёр хүн дээр 3 дахь нэмэгдээд ингэчвэл бүр бүжигнах асуудал байдаг учраас би болохоор ерөнхийдөө зөржүүлэх чи өөр балансыг барих байхгүй. Тий. Хин нэгнийх нь талд бол орж болохгүй мэдээж. Яг нэг нь буруу ч байсан хамаагүй тэр бол гол нь асуудлыг намжих нэг хүн байхгүй бол яг гэсэн байдлаар бол явна. Гэхдээ уран бүтээл бол ерөөсөө инээгээ суугаад гарахгүй. Тий. Асчиж гарна шүү дээ. Маш их өндөр темпэнтэй чи нөгөө санаа оноо тэр нөгөө зохиолын логикийн төлөө маргалталтаа болно. Өөрсдийнхөө үзэл бодол дотоод сэтгэлийн мэдрэхүүгээ тэр чинь гаргаад тэгээ хоорондоо зөрчилдөх асуудал ингэж уран бүтээл гарч байгаа. Тэгэхээр бол ерөөсөө манай юу чинь мэрэгжил өөрөө бол ерөөсөө маш өндөр темпэн дээр ажиллаж байдаг. Бид нэг ингээ зүгээр нөгөө ингээ харахаар одоо бусад продакшнуудыг бол танах чинь одоо та гуравч яг нөгөө гуруула хамгийн анх ихсэн те ер нь ихсэн юм чинь нэг юм хүн удирдаад бусд нь командд нь явдаг ш. Тэгээд 2 монгол хүн 3 монгол хүн хамтарч тэгээ аюу олон жил явсан юмнууд их ховор байдаг ш. Тэр чинь ингээл ер нь нэг муудалцаа салд 3 салдаг малдаг юм. Тэгээ ингээд харахаар та гуравч аюу эвтэй аюу олон жил ингээд явж хахаар хичнээн ингээ гал ус байсан ч гэсэн юугаа болоод байна те. Тэгээ энэ бол нөгөө одоо бид нар 19 жил рүү орж ийн л да 2020 жил болно. Хамгийн гол юм нэг нэгийг хүлээн зөвшөөрөх, үгийг хүлээн зөвшөөрөх. Хамгийн аюултай юм чинь нэгнийхээ үгийг авахгүй болчихоор бол болох ч юм билээ л. Тэгээд бид гурвын одоо би ингээд бодоход үндсэн юм бол нэгнийхээ үгийг маш сайн авдаг. Шаардлагыг авдаг тал байгаа. Мэдээж хэрүүл уруул зөрөлтөө 3 өөр ааштай байлгүй гужигч гэхдээ нэгээ хүлээн зөвшөөрч чад үгийг сонсдог гэдэг чинь их чухал. Тэр ч одоо хүндтгэл шүү дээ тийм ээ. Багшийн хэлээд байгаа санаанууд айгүй нөгөө нөхцөл байдал айгүй сайн хүлээн зөвшөөрдөг айгүй сайн менежмент. Тийм байгаа учраас оршин тогтсон. Байхгүй. Яагаад гэвэл өнөөдөр бид гурав нэг характерыг мэднэ. 19 жил болцсон учраас эн чинь өдөө хүртэл одоо жаргал зовлон дунд довтголдож амьдэрсэн учраас ийм дэрийн хүн уурладаг шүү тий. За уурлахаараа тэр уур нь бол нөлөөлөхгүй болцсон гэсэн үг байхгүй яа. Хүлээн зөвшөөрсөн. Энд үсэн мэддэг тий. За ууралцлаа. Тий яа. Хэдэн минутын дараа гардыг ч мэдээ. Тийм чухал хүлээн зөвшөөрсөн. Тэгээд дараа нь зүг зүгээр байж л байдаг байхгүй. Нэг өдөр хэрэлдлээ тий одоо муудалцлаа гэхэд маргааш нь тэргээ мартсан сууж идэг болох. Юунаас бол хэрэлдсэн юм бэ гэдэг. Тий. Гэдэг асуудал гэдэг чинь өөрөө нөгөө нэгээ хүлээн зөвшөөрсөн учраас одоо ингээд хамт ажиллаад байна л да. Ингээ 19 жил болцсон. Нөхөрлөл бизнес уран бүтээлийн бас айгүй гоё тийм юу шүү дээ. Жишг шүү дээ тий. Одоо 20 жил ажиллаж байна л да. Яг доктортой бид нар одоо бужигдсангүй. Дараа жил бол нэг 20 жилийн нүсэр
тоглолт кино тоглолт олон юм байх юм тий. Ямар ч үс нэг 2 уран бүтээл гэдэг ингээд төлөвлөлтсөн бас 20 жил болчихлоо. Энд чинь бас бодлол 50 штэ тий. Хурдан өнгөрсөн байна. Гэхдээ бас богино хугацаа биш. Ялангуяа хамтарч ажиллаж байгаагийн хувьд бол энэ бол айгүй 20 жил хамтрах тэгээ 20 жил байнгын юм хүлээлттэй уран бүтээлтэй байх тий. Айгүй юм сорилтууд. Тэгээд ерөөсөл тэрл юм байл л дээ. Нэг нэгэ хүлэн зөвшөөрөх. Тэгээ өөрөө чаддаг байгаа юм тий. Айгүй стресс менежмент хийдэг байгаа юм тий. Ерөнхийдөө нэг айгүй балансыг яагаад энэ уралж явахдаа энэ чимээгүй байх тийм ээ. Хүлэн зөвшөөрөх айгүй мундаг гэж явдаг юм байл л да. Тэгэхгүй тэгээд гуруулаад ингээл дүрлцчихвэл ер нь тэнд ч байсан байцсахаа аргагүй болно л та. Тэгээ бүх хүн мэддэг энэ аргуудыг. Тийм байгаа. Бүх хүн мэддэг юм уу? Амьдралд тэргээ анзаардаггүй л. Анзаарах байгаа юм. За онл практикслоо сайхан явж байна хэвээр нэрээ. За гэр бүлийн одоо гэр бүл дэх стрессийн тухай хэдэл нэг жоохон тогтоод яриа гэж бодож байна. Яг гэвэл одоо ер нь бол ингээд одоо эргэн тойронд бол салалт гэдэг бол одоо баг гэрлэлт салалт хоёр чинь баг ижлэхэн боллоо тий энд ингээд салжил байдаг энд одоо гэрлэлт байдаг одоо баг ингээд манай ялангуяа манай үеийнх одоо 30-40 насныхан бол баг салсан нь их болж гинүгүй юм чи одоо тий тэгэхээр энэ гэр бүлдэх стрессийг ер нь одоо хасуудын тий хүүхдүүдийн ч гэдэг юм энэ стрессийг ер нь яаж шийдвэрлэх вэ ер нь энийг л даахгүй ч юм нэг ойлгохгүй лэмшвэрэхгүй тэгэл явсаар хагаал ер нь салалт үүсч тэгэхээр энэ дээр та одоо гэр бүлүүдэд юу гэж зөвлөх вэ? Мэдээж одоо би нэг хүлэн зөвшөөрөхгүй тэр ингэсэн тэр тэгдэг дандаа ингэдэг тэр дандаа тэгдэг гэл дандаа гэдэг өгч юм аюултай тий чи дандаа тэгдэг гэл ингэдэг би хизээ дандаа тэгсэн гэл ийм хэрүүлүүдтэй л орж ирдэг. Би ч бас нэлээд гэр бүлтэй нэг гэр бүлийн сэтгэл засал хийгээл гавдгүй ч гэсэн шавнар мамнар юу нэг их орж ирдэг. Тэгэхээр тухайн тэр нөхцөл байдлыг аль нь байжгаад ямар үед хэнийгээ хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь л айгүй чухал. Тэгэхээр би өөрөө өөрчлөгдөхийг хүсэж байгаа мó, эхнэрээ өөрчлөхийг хүсэж байгаа мó, эсвэл нөхрөө өөрчлөхийг хүсэж байгаа мó гэдэг нь бас айгүй чухал. Яагаад гэвэл бид нар чинь одоо яг нэг гэрт өссөн ч гэсэн 10 хүүхдтэй л 10 өөр хүн байхгүй юу? Тэгтэл бид нар бүр нэг гэрт өсөөгүй хоёр өөр ингээ үйлдвэрлэгдээд хоёр өөр хэв загварын хүмүүс нэг гэрт амьдарна гэдэг чинь маш олон тэр ур чадвар золиос те бас нэлээд их золиосолж байж бид нар эвлж хавлж амьдарч яг 70 жил болж насны хэцүүлэн штэ. Нэгдүгээр тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгхгүйгээр би ингэдэг байсан чи тэхгүй байна. Би ингэдэг байсан чи тэхгүй. Манайх тэгдэггүй гэд ингээд байх нь нөгөө хэрүүлийн нэгдүгээрт бай, хоёрдугаарт энэ нэргээгээд танаа эцэг их тэгдэг, танаа одоо эцэг их тэгдэг гэж хэрүүлүүгээ удмаараа гэж оруулж ирдэг. Энэ хамгийн бороо байдаг тий. Тэгэхээр бид нар тухайн тэр хүний өөрчилж чадахгүй би тэр хүмүүсээс ингэж асуудаг л да. Та энэ хүнтэй хэдэн жил амьдарсан юм бэ гэж асуудаг байхгүй юу? Тэгэхээр төдөн жилгээд тэгээд ингээ гомдлоод байгаа юм ингэж сонсч би. За тэгээ та төдөн жил ингээд нийлээд амьдраа та энийг өөрчилж чадсан юм гэхээр үгүй гэдэг байхгүй юу. Тэгэхээр өөрчилж чадахгүй юмыг чи тийм гэд ойлоод авах хэрэг байна уу? Угаасаа энэ юм. Тэ за энийг хүлээн зөвшөөрөөгээд ингээд та зөвшөөрөх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Ээ чи өөрөө айгуу чухал. Би хүнийг өөрчлөн гэж байхгүй. Би өөрийгөө тэр хүнийг өөрчлөхийг үл би дагуулаа явах хэрэгтэй байхгүй тий. Тэгээд өмнө говьд би нэг үзэл хийгээ эдсэн чинь нэг 40 жил амьдарсан бараг 60 жил 40 жил амьдарсан нэг хөгшөө өгнөө дагуулж авч байгаа байхгүй юу. Энэ дандаа арх уугаад теста ёо эста гэл 40 жил гэсэн байна тий. Тэгээд яасан сүүлийн үед уугаад байгаа юм гэсэн үгүй энэ 40 жил ууж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр үгүй өөрийгөө өмөрөөд ингэж аа. Би нэг одоо яасан 100 татал бүх ажлаа хийдэг штеп. Би бүх ажлаа хийдэг. Би ерөөс ажлаа цалгардуулдаг. Ажлаа уудаг үсттэй гэх ингэж байгаа байхгүй. Тэгэхээр би өдөр 100 татдаг. Тэгчээд би ажлаа алддаггүй би бүх юмаа хийдэг гэдэг ингэж байгаа байхгүй. Тэгээ ингэ миний хажууд муудалцаад хань би хөгснөөс нь өвгөн нь гаргаж би хаа. Энэ өвгөнийг та тэгээд 40 жил өглөөд ахнаас гаргаж чадсан юм уу үгүй гэдэг байхгүй юу. Тэгэхээр
100 татаал уухын зөвшөөрч хэлдэг. Та өглөө дийлэхгүй. Энэ хүн бүр тагтагтаа тулвал өөрөө архины эмчилгээнд явъя гэж зөвшөөрөх хүртэл та наад хүнээ өглөхөө орхичихол доо. Та ингээд стресстэй байхаар өөрөө ядарч байгаа үсттэй гэхээр харин тэгээд энэ би нойргүй хоноод энэ би бүх илүү уухтай болоод байна гэдэг аахгүй юу. Тэгэхээр бид аливаа ингээд тэр хүнийг өөрчлөх гээл ингээд чи дандаа тэгдэг чи тэхээ бололтоо гэхийн хооронд зүгээр за энэ би чадахгүй юм чинь энийг өөрчилж чадахгүй юм чи за тэгээ бэжлэг өөрөө ухаарах байлгүй дээ гэд тэрийг ухааруулахын тулд өөрөө яаж өөрчлөгдмөр байгаа те өөрөө дуугаа болоод яадгийн хэрүүлүүдэд гүйч гэдэг юм аль эсвэл одоо гутлын дандаа ингээд зэрэгцүү чи дандаа гутлаа хоёр тийш нь хайд гэхийн оронд ороод ирэх нь гутлын дандаа ингээд зэрэгцүүл тавиал дандаа ингээд тавиал ивэл нэг л өдөр тэр хүн чинь ингээд тавина нэстэй тийм ээ. Тийм учраас бид нар жоохон төвчээр хүлээж тэгээд өөрөө ямар явахыг хүсэж байгаа тэрнийгээ дагуулад өөрөө хийгээд байвал араас нь ингээд бас өөрчлөгддөг ийм боломж байдаг шүү. Тэгэхээр одоо дандаа танаахан гэдэг үгээл битээ болчоорой гэд. Тэгээ нөгөө хэрүүл хийвэл яг тухайн мөч нь юун дээр уурлж байгаа яг тэр мөч хүүхдээ загнасан ч гэсэн тэгдэг. Одоо жишээлбэл хүүхдээ загнаж байгаа өмнөх юмнуудыг нийлүүлээ хэрэгтэй тий. Тэгээ ингээд загнахтаа би яагаад чамд ууралсан гэвэл чи даалгавар хийгээгүй гэж очоод багш нь надад даалгавар хийгээгүй гэсэн болохоор би чамд ууралсан юм а гэдэг яг нөгөө нэг моментын одоо хэл гэж байгаа байхгүй энэ айгүй чухал байдаг. Тэгхгүйгээ нөгөө чи дандаа хичээл хийдгүү чи дандаа чи халууцуулдаг гэж хүүхдэд загнадаг байхгүй юу. Тэгэхээр ээж нь чамд яагаад ууралсан гэхээр чи энэ 7 хоногт даалгавраа хийж очоогүй нэг тохиолдол гарсан болохоор би ууралсан юм. Хүүхдийн үүрэг бол чи хичээлээ даалгавраа хийх ёстой. Энэ бол чиний ажил. Тийм ээ? Чи ажиллаа тасалсны нэг хэлбэр байхгүй юу гэж бид ингэж хэрвээ ингээд хашараа загинсан бол дараа нөгөө хүүхдээсээ заавал юунд ууралсан, яагаад ууралсан гэдгээ заавал хэлж явах хэрэгтэй гэдэг байхгүй юу? Яг тодорхой тэр үйлдэлийн юунд ууралсан гэд. Тэгвэл хүүхдэд ч гэсэн ойлгодог нөгөө бас ээж авах, үгийг авах юм боломж гаргадаг гэж хэлдэг. Тэгэхээр бид нар альва тэр маргалдааныг яг тэр тухайн юунаас болсон тэр үйлдэл дээрээ л байгаарай битээ хайлаарай гэж хэлээд бүр цаашаага өөр юм руу орохгүйгээр л тийм ээ. Тухайн нөхцөл байдал дээр л гэсэн үг юм биш. Тэгэл яг тэхгүй гэж бодож байгаа л тэгэл мартцсан. Шалгуур орсон юм жий тэгээд. Тэр чинь өөрийгөө барих, бодох, контролдох тийм юм. За ингээд цаг маань бас нэлээд одоо бидний яг үндсэн явдаг цагнаас бас нэлээд өнгөрсөн байна. Тэгээд сэдв бас их сонирхолтой байлаа. Хоёр одоо эмч болон зочин хөтлөгчтэй маш их баярлалаа. Өнөөдрийн маань подкастын дугаараар бид нэр стрессийн тухай, эрчүүд яаж стрессээс ангид байх уу, яаж энийг менеж хийх үү гэдэг тухай ярьлаа. Маш сонирхолтой бас агуулгууд хөндөглөө. Хоёр зочиндоо маш их баярлалаа. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Тэгээ манайх энэ подкастын маань бол Mons Cosmetics гэдэг одоо манай үндэсний брэнд бол ивент итгэж ажилладаг. Тэгээд та хоёртаа бас Mons Cosmetics-ийн баярлалаа. Тэгтгүүний дээжээс. За ингээд өнөөдрийн маань энэ дугаар энэ хүрээд өндөрлж байна. Баярлалаа.